байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. TNG компани дээврийн материалын төвөөс хавтгай дээврийн материалын ангилал PVC мембраны талаар мэдээлэл олголтыг өгөх зорилготойгоор та бүхэндээ хуваалцаж байна. За хавтгай дээврийн материалуудын хувьд бол нэг үйд, за мөн олон үйд гэсэн. Тэгээд бусад гэсэн ийм төрлүүдтэй байдаг. Нэг үйд дээврүүдэд юу орж ийн вэ гэхээр PVC мембран орж ийн. За мөн тэрчлэн термопластик, олефин буюу TPO, за EPDM рубрик буюу одоо та бидний сайн мэдэх дугуйны олгоо хамиртай төстэй ийм эрзэн материалууд байдаг. За олон үед гэх юм бол одоо та бидний одоо хуучин хэрэгэлдэг байсан урброид, за мөн сайжруулсан битум мембран байдаг. За бүтцийн хувьд бол PVC мембраны уян хуванцчруулсан одоо поливиnyl хлорид гэж ярьдаг. Хуванцчруулсан ийм материал байгаа. За тэрнийг үзүүлэх юм бол 1.5 мм-ийн цуцаантай. За метр квадратын жим бол 2 кг орчим байдаг. За ерөнхийдөө хасах 45 градусд бол хөлдөж ан цав үсэхгүй, нэм 80 градусд бол хайлахгүй ийм хэрэг үзүүлэлттэй. За мөн тэрчлэн галын аюулгүй байдал талаас нь харьцуулж үзэх юм бол за ялангуяа энэ дөрвөн бүтээгдэхүүн дээр онцолж ярих гэж бодож байна. Галын тестийг бол яаж хийсэн бэ гэхээр 15 секунд дөрвөлөнгийн зэрэг шатаагаад за 15 секундын дараа галаа авахд бол PVC мембранаас бусад материалууд бол ерөнхийдөө гал дэмжээд цаашаага шатаад дуусчихсан. PVC мембран бол шаталсан зогссон байгаа. За гал үүслийн тухай ярих юм бол PVC мембраныг 1966 оноос Германы Трок үйлдвэрлэж эхэлсэн байна. За бид бүхний танилцуулаад байгаа Icapol Group-ийн PVC мембраны хувьд бол мөн ялгаа байхгүй 50 гаруй жилийн одоо түүхтэй үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй ийм компани байгаа. Icapol-ийн хувьд бол Австралигийн дэлхийн жишг компани гэж яддаг. За Монгол бол одоо талдаа 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. За мөн манай улсад бол одоо Оросоос, за тэгээд Ятаас зарим тохиолдолд бас Америкээс PVC мембранууд орж ирдэг. За Орос хятадын PVC мембраны хувьд бол үйлдвэрлэлийн технологи бол 2006-7 оноос хойш хөгжсөн байгаа. За тэгээд PVC мембраныг одоо ухасхад бол олон төрлийн дагдаг хэрэгслүүд. За жишээ нь рек, шай, за булан, за тэгээд плантерч гэх юм те шүрэг ийм материалууд бол ашигладаг. За энэ одоо угсралтын нарийн мэдээлэл болоо угсарсны дараах байдлын талаарх мэдээллийг та бүхэндээ хэрэгж уулзаад өгөх болно. Анхаарал тавьсанд баярлалаа.